байцгаана уу? Эрхэм мөндөд ноён татданараа. Борон тагтарсан эрхэм мөндөд эзэмшүүлээ ердний хайн яваа багтаалтаа Монгол Улсын сургуулийнхаа нэгдүгээр ангиудын эдний баярын мэндийг хүргэж. Одоо та бүхнийхээ өмнө эдний их өргөн хөл илэрхэн гарсаж байгаа эрхэм мөндөд бяцхан дуураа хайцраа өрн залъя. Мөн хэдэн тайзнаа таныг орж байна. Эдний баяр явуулах бэлэг болсон байна. Тэгээд 2023 оны 1-р ангийн эсэлтийн бяцхан шавнар маань үсэг сурсан биш. Үгээ уншиж сурсан, өгүүлбэрээ уншиж сурсан. Одоо 3 өдрийн турш сурч бичсэн зүйлсээ та бүхэндээ танилцуулж эдний баяраа тэмдэглэх бэлэн болоод байна. За манай ангийн эдний баярын бас нэг онцлог бол манай сургуулийн хамгийн том анги болох 4-р ангийн ах эгч нар нь хөтлөгчөө туслах багш нараа хийж байгаагаараа бас нэг онцлог байна. Ах эгч нар маань сүүлийн энэ сургуулийн багшийн төлөвлөгөөд тусалж байгаа. Тэгээд 13 туслах дэмжих багш нар бас ажиллаж байгааг онцлог хэлмээр байна. Хайртай их орон зүрхний угаас хайрч их орондоо эзэн байх Монгол иргэн болон эрхэм зорилгоор нэгдсэн эцэг эхчүүд хамаалагч та бүхэндээ болон инхний бяцхан шавнартаа эдний баярын маань хэмжээ амжилт хүсье. Орон хамтан гэлтүүлцгээе. Бүгдийн үнээр нэстийн мэдээлэл байна. Игийн ангийн автар хамтлаг.
бүхий алдар ханддаг. Амтын дуурын найруулга Үсээ сайсгаа тайгын өрөө нэгэн байргийн ишүүлсэн хамсгаа тайзраа өрж байна. дуу Багаан зам. Ноён хотогт данцан гаргажаа үлэмжийн чанар нэг юм байнгын аялал амлыг та бүхний хооронд хайцгаа үлж байна.
соёлын лайваар төлөвлөсөн Чойгийн өвчм ялан нэгийн гэнгийн цогцог хамтгийг хайстаа өрье. Нэгийн цогцог хамтлаг ая дуугаа өргөнө.
이게 아니 앞대로 합니다. Ардын аман зохиолоос 12 жилийн багтаа нэгэн байнгын ишвэлэг хамтлагийг тайзан орж байна.
Лондонгийн шүлэг 10 зээл нэг юм вангийн аялгүй хамтлаг уншин. Бүрээд наадам нэг юм вангийн аялгүй хамтлаг. Бийсэн дайралцаа нэг юм гэнгийн цогцог хамт. Дайлуу хоолоо тавьж та. Тэрэлдүү та. Хит хурдгаа тавьж та.
Монгол Ардын сургуулийн зөвлөх багш Батхандуя Акига хайртай урья. Та бүхэнд би баярын мэндийг хүргэе. Эрдмийн баяр гэж одоо нэрлэж байгаагийн утга учираа болсон жаахан тайлбарлалыг чи Монгол Ардын сургуулийн үйл санааны удирдах шинжлэх ухааны аюул цэцэрлэгийн яндаг багш маань хэлдэг. За юу гэхээр хүүхэд хэдий хурдан хэдий сайн уншиж сурнуу сургуульд орсны хэрэг үтнэ. Ангийн нийт туршлагын 80-аас дээш хувь үг уншиж сурсан тохиолдолд эрдмийн баярыг гинэ гэдэг ийм одоо жоо тайлбарлаж байна. За яг үүнийхээ дагуу одоо хүүхдүүдийн маань 80-аас дээш хувь уншиж сурсан энэ өдөр эрдмийн баяраа хийж байна. Түрүү манай багш танилцууллаа нийт хүүхдийн 90.4% үг уншиж сурсан. Үүнээсээ 40.2% нь өгүүлбэр буюу 2-р ангийн эхний үйлдвэрлэлийн чадвар эзэмсэн. За тэгэхээр зөвхөн өсөг үзээд дуусны баяр биш эрдэмтний их болсон унших чадвар тайлбарлаж ирсний баяр болгож өнөөдөр энэ баярыг тэмдэглэж байгаамаа. Энэ замд хамтдаа байсан аав ээжүүдтэй бүгдэнд баярлалаа. За тэгээд эрдэм гэдэг нь их том агуулгатай тийм ээ. Эрдэм гэдэг нь зөвхөн мэдлэг биш, зөвхөн мэдээлэл зөвлөх чадвар биш. За тэгэхээр их эрдэмт хүмүүсэн эхний баяр өнөөдөр болж байна. Цаашдаа хүүхдүүд маань одоо ямар их эрдмийг сурч та бидний гайхшруултыг та бид бол таашгүй. Саяны 9 сарын 1-нд зарим нь бүсэг мэдрэхгүй орсон бол өнөөдөр уншиж сурж байна. Хөгжмийн даруйд гарч үзээгүй байсан бол өнөөдөр бүхэл бүтэн аян томжээд гих мэтлэнгээр чаддаг байсан чадвараа агуулсан байна. Тэгэхээр энэ өдөр хүүхдүүд маань өдий бүрдүүл сурсан эрдмийн дээжсээс та бүгдээ үзүүлж байна. Түрүү бас бодог шийдээ удахгүй 5 сардууд амжилтын баяраар бусад одоо хичээлүүдээр сурсан олон чадвар, олон мэддэг эрдмээ харуулнаа гэж тэгээд та бидний өмнө сайхан зам өгдөж байна. Мөнхөн 12 дугаар ангийн төгсөлтийн баяраар ямар эрдмийн сурсыг хараад бишрээ сууж тийм сайхан онцгой гэсэн та бидний өмнө байгаа. Бүгдэнд нь амжилт хүсье. За одоо тэгээд хүүхдүүд маань унших чадварыг хэрхэн эзэмшиж байгаагаа одоо харуулж байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн баярын гол утга учирлууд унших чадвар. Унших чадвар тайлбарласан хүн бие даандаг. Ядаж хобби газар ороод одоо хобби зэсээ уншдаг. Ядаж удамж талбайгаар явхад хаана явж байгаагаа мэддэг. Ер нь унших чадвар нь бие даах чадварыг ихсүүлдэг. За ялангуяа 2 дугаар анги төсөлтөө хүүхдүүд маань төвдөрхөн унших чадвар эзэмшин. За төвдөрхөн унших чадвар эзэмсэн хүүхдүүд бол ямар ч шинжлэх ухаанд бие даан тайлах өөрийгөө хөгжүүлэх суурь эзэмшлээ гэсэн. За ийм учраас их чухалчилж байгаамаа. За тэгээ эдмийн баярын өдөр бас бид сайхан энэ хүүхдүүдийн эдгээр номын баяр хөтлөж байгаа багш нартай талархал эдгэрхийг хийж болж байна. Дандаа сайхан залуу багш нар мөн амтны эдмийн баяраа хийж байгаа багш нар. Тэгээ Монгол Ардын сургуулиуд залуу багш нарыг авч ингэж сайхан хөгжүүлдэг. Тэгээ залуу хүн багш таны ухаан сэтгэлээр залуу тоолны цэцэрлэг бодлоо гэж багш нартай бас амжилтыг хүсье. Сургууль даалтын бүхний баяр, зураг тусны бүхний баяр. Үсгэн бүдэл сурлаа үе холбож уншин сурлаа. Та бүхнийхээ аманд ишиг далаагаа хайрнаа өрөг заяа.
баяр болж байна. Ингээд та бүхнийхээ өмнө тусдаг шүдэ өрн залъя. Манай зарим их долоонод зөв сэргэлэг учраас дахин тайзандаа өрье. Одоо ингээд их бүсгээ тайзандаа өрье. Гадаад үгэнд орж байдаг гарангаа онцгой өвсөнүүд бол үргэлж хамттай тоглож байдаг үнэхээр цоглын найзууд шүү. Эрхэм онцгой ишгүүдээ тайзнаа өрж байна. Манхын хөгжим багангийн багштай баярлалаа. Бүх сурагчид бүгд
Үзүүрчид дуу